Трансфер фактор гэдэг бол ерөөсөө хүний болон амьтны дархлын эсвүүдээс байнга нийлэгшиж, дархлын тогтолцоог нь удирддаг, жолооддаг, сургадаг хамгийн хоргүй хэрэглэхэд зохистой ийм молекул юм. Талаасаа Америкийн нэгдсэн улсын For Life компани үнэний сүүний уургнаас эдгээр трансфер факторуудыг ялгаж аваад хүний эрүүл мэндэд хэрэглэдэг бүтээгдэхүүн болгож гаргаж ирсэн. Энэ трансфер факторнууд дархлаа зөвшөөрүүлэх энэ бүтээгдэхүүний бүлэгт ордог. Эд хөрөнгө алдвал багыг, нэр хүндээ алдвал ихийг, эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц. Эрүүл мэндээ хайрлцгаая. Бидний өөрийн трансфер фактор маань байнга байж байгаа боловч сүүлийн үед хүний дархалд нөлөөлж байгаа, муугаар нөлөөлж байгаа олон хүчин зүйлийн нөлөөгөөр болоод харьцангуй хүчин суларсан. Тэгэхээр зэрэг Америкийн нэгдсэн улсын For Life компани үйлдвэрлэсэн трансфер факторыг нэмж хэрэглэхээр зэрэг бидний дархлаад яг одоо эрүүл сарвал урт удаан наслахад юу шаардлагатай, хэр зэрэг одоо хүчин зүйл шаардлагатай тэр хэмжээнд нь очиж үйлчилж чаддаг. Тийм байхгүй энэ трансфер фактор гэдэг юм чи вирусыг өхүүлчээд байгаа юм биш, хавдрын эсээ зогсоочод байгаа юм биш. Вирусыг өхүүлдэг, вирусын үржлийг зогсоод хавдрын эсийг өхүүлдэг молекулын ялгалтыг нэмэгдүүлж өгöd байгаа байхгүй. Ерөөсөө трансфер фактор гэдэг зүйл бол ангаах ухааны бүтээл биш. Хэн нэгэн ухаантай хүний эрдэмтний хэсэг бүлэг судлаачдын ажил биш. Энэ бол хүн гэдэг зүйл амьтан өөрийгөө үүсэж, хөгжиж, өдий зэрэгтэй болох явцад өөрөө өөрийнхөө хамгаалах тогтолцоог ажилуулах гайхамшигтай уургийн молекулыг бий болгосон. Тийм учраас энэ гарцаа авахгүй төгсөтэй л тийм учраас энэ гарцаа авахгүй 21-р зууны бүтээгдэхүүн юм аа. Трансфер фактор бол 21-р зууны шилдэг бүтээгдэхүүн төдийгүй байгаль ихээс бидэнд барьсан хамгийн том бэлэг юм. Интерферон гэдэг юм чи гаднаас нь бэлнээр бэлэн аваад байгаа байхгүй. Энэ эмчилгээ байна сайн. Гэтэл энэ эмчилгээ чи өөрөө маш хортой, гаж үлдэл өндөр байгаа байхгүй. Гэтэл энэ трансфер фактор нь хүний биед өөрт нь үүсдэг юм үүсгэж өгөн дээрээс нь хоргуудэл байгаад байгаа байхгүй юу. Нийтлэлээр бол ямар нэгэн эсрэг төрүүлэх шинжгүй молекул байхгүй юу. Эсрэг төрүүлэх шинжгүй ийм молекул учраас хүний биед ямар нэгэн гаж нөлөөл байхгүй. Нэг энийг хоёрдугаарт эний чинь дандаа байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд байна шүү дээ. Тухайлбал үхрийн сүү, өндөгний шар, эхийн сүүнд байж идэг уург байхгүй. Эхийн хөхний сүг, ээжийнхээ сүг юугаар цолшгүй амин дэм гэж бид ярьдаг байсан. Гэтэл тэн чинь ямар нэгэн гаднаас нь эм өгөөд хийж болдгүй энэ асар олон нарийн төвх тийм биологи идэвхт бодисууд их хэмжээгээр байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бодисуудын хүн хэрэгтэйг нь ялгаж аваад ийм жижиг капсуланд хийцэн байна л гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тамирчид одоо энэ хүү трансфер фактор энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд өндөр үр дүнд одоо хүрж байгааг бол олон жишээ баримтууд байна. Тэгэхээр Монголын тамирчид ч гэсэн одоо сүүлийн үед одоо энэ хүү трансфер фактор бүтээгдэхүүнийг одоо хэрэглэж үр дүнд хүрж байна. Лондонгийн олимпиад бол одоо манай жудогийн тамирчид, мөн марафон гүйлтийн тамирчид, боксийн тамирчид маань одоо бас хэрэглэж олимпийн одоо медалууд авсан, Азийн аварга авсан ийм олон сайхан үр дүнгуудад гарч байгаа баяртай байгаа. За трансфер факторыг дэлхийн өндөр хөгжилтэй олон улс оронд нэлээд өндөр түвшинд судалсан байдаг юм билээ. Тухайлбал Америкийн нэгдсэн улс, Европын зарим улс орнуудад энийг генийн түвшинд, өөрөөр бол ямар гений экспрессэнд нөлөөлж байна, эсийн гадаргуугийн ямар молекулын экспрессыг нэмэгдүүлж байна, энэ нь дархлааны эсийн идэвхжилд яаж нөлөөлж, яаж үйлчилдэг юм бэ гэдэг бол маш өндөр нарийн түвшинд судалсан байдаг. Трансфер факторын судалгааны ажил үнэхээр их хийгдсэн. Магадгүй нэг бүтээгдэхүүний талаар хамгийн их судлагдсан тийм бүтээгдэхүүн бол трансфер фактор юм байна. Та амьдралыг бүтээцгээе.